хичээлийн маань зорилго. Загшилгаа зорилгыг нэг суралцагч бос шиг танилцуулаа. Босоод. За хэн ч гэсэн амгүй. За жаа. За манай хичээлийн зорилго курсны бүтэц бүрэлдэхүүнийг ялган таньж механик бүрэлдэхүүнгийн шинжийг хангасан тасалгааны цэцэг тарих курсыг сонгох боловсрол гэсэн. За энэ зорилгын хүрээнд бид нар дараа зорилтыг дэвшүүлэн энэ хичээлийн үйл ажиллагааг явуулах байгаа. За зорилт нь бол өмнөх хичээл сонссон төсөөл дээрээ тулгуурлаад курсны үед авах механик бүрэлдэхүүнийг энгийн аргаар тодорхойлно гэж байна тийм ээ. За тасалгааны өмнө давхарсан курсээ сонгон боловсрол хийж урамлаа тарих үйл ажиллагааны тэмдэглэл хийж мэдээлэл цуглуулан дүгнэлт гаргах гэсэн ийм үйл ажиллагааг бид нар энэ хичээлээр турш явуулах байгаа. За хичээлийн хэрэгтүүнийг бүгдээрээ бүрэн бүтэн байдлыг хянаарай. Эндээс авч байгаа. За бид нар өсвөр хичээл тэмдэглэл хэрэгтүүнийг ашиглах нь тийм ээ өнөөдөр энэ цагийг хийж. За багш үнэхээр их таалагдчихсан. За бүрэн байна уу? За тэгвэл бидний өнөөдөр ээлж хичээлийн хувьд бол экскурс хичээл маань урьдчилан төлөвлөгөө гаргадаг боломжтой тийм ээ. За энэ боломжтойхоо дагуу багууд маань бүгдээрээ төлөвлөгөө гаргаад ярилцаа төлөвлөгөө гаргаад ирсэн байх хэрэгтэй тийм ээ. За багуудын төлөвлөгөө байна уу? За тийш үргэлж харуулаарай. Багуудын төлөвлөгөө байна уу? За зүгтээ. За төлөвлөгөөнийхөө дагуу бүгд ажлуудаа мөн хуваарлсан байх хэрэгтэй тийм ээ. За багийн ахлагч нар ээлжин томилдог зарчмаар багийн ахлагчаа томилоод ирсэн байх хэрэгтэй энэ хичээлийнхаа. За багийн ахлагч нар багийнхандаа үргэлжлүүлж ажиллахын тулд хичээлийнхаа төлөвлөгөөний дагуу үрд ажлуудыг хуваарлаарай. За баг бүхэн хуваарлтаа хийгэй. За багууд маань дөрвөн багаар зохион байгуулж байгаа. Дөрвөн багууд үрд ажлуудаа багийнхаа гишүүдэд хуваарлж өгч байна тийм ээ. За сараа ярилцж байна. За өөрийнхөө дагуу бас хэрэгтүүнээ бас өөрт ажлынхаа хийдгийг дагуу хуваарлж авах хэрэгтэй тийм ээ. Багийн гишүүд. За хэрэгтүүнээ мөн бас хуваарлж өгөөрэй. За ямар үйл авсан байна вэ? За төлөвлөгөө бүгдээрээ ярилцаж хамтарч гаргаж байгаа учраас эсхийн төлөвлөгөөтэй байгаа байгуул тийм ээ. За нэг багийн босоод төлөвлөгөөг танилцуулж. Эсхийн учраас нэг багийн босоод танилцуулж болно. Курсны бүтэц бүрэлдэхүүнийг судлах хичээлийн төлөвлөгөө нь болохоор тухайн хичээлийн зорилго зорилттой танилцаж, багийн гишүүдийн зорилго өөрийг хуваарлана. Курсны бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох, цаг агаараа ажиглах хийх, үйл ажиллагааны тэмдэглэлж дураг авах, дасгалын ургамал тогтоох курсыг сонгох, курсөө боловсруулах, дасгалын ургамлаа курсөндөө суулгах, цуглуулсан мэдээлэлээ нэгтгэх боловсруулах, судалсан мэдээлэлээ дүгнэж ярилцах гэсэн. За зөвхөн. За бүгдээ ижлэх юм аа баг. За тэгвэл экскурс хичээл баримтлах бас нэг дөрвөн байдаг тийм ээ аюулгүй ажиллагааны. За энэ дөрвөн баг болгон байгаа. Байгаа юу? Байна уу? За байж. За нэг баг тэгвэл дөрмөө танилцуулж бүгдээ бас ярилцаж авсан баг тийм ээ ижлэх гэсэн. Дөрмөр бол өөрийн хүлээж авсан ажиллагаагаа хийх, цаг баримтлах, цэцэг болон тасалгааны урамтай болгоомжтой ярилцах, дэг журамтай байх, дарааллын дагуу ажиллаа хийх, үүргээ биелүүлэх, багийн гишүүдээс очиж заасан дагуу ажиллах, мөн хэрэглэхүүнийг авчрах хэрэгтэй байна.
Энэ дөрөвдөө. За зөвхөн. За хоолтуудаа ий дуусч байна уу? За дахиад нэг эхэлж. За бүгдээ хоолтууд аваа бас хэрэгтүүнээ бас болж авах хэрэгтэй. Тэр нэг юм хэрэгтүүнээ ажиллах. За тэгээд аюулгүй ажиллагааны төлөв цааш баримтлан ажиллах хэрэгтэй тийм үү? За мөн цаг баримтлан ажиллах хэрэгтэй. Цагаар цаг баримтлан ажиллах. Богд хичээл маань хугацаатай явахгүй байх хэрэгтэй тийм үү? За цагаар баримтлан ажиллана. За цагийн төлөвлөс бас байгаа тийм ээ. За экскурсийн бол ажиллагаа анхаад бэлэн болцсон. За бэлтгэл ажиллаа хангаарай. Юу вэ? Юуна аваа. За бэлтгэл маск хэрэгтэй нэгэ. За ямар ч авах болохгүй шүү. Яг өөрөөр даваа. Дөрөвдөө авахаарай. За экскурс хичээлээр харцгаая. За энэ курсынхаа аргачлалын дагуу тасгааны ургамал давхарсан өрсөө сайжруулж тийм ээ боловсрол хийж байна шүү дээ. За хэмжээгээр сайхан сайжруулалтаа хийгээд найр өрсөө боловсруулаад тасгааны ургамал тарихад бэлэн болгоно гэсэн үг тийм ээ. За тахтаа нэвтрээд сайхан боловсруулаад аа нохоо гол дууршаа чи гол бадлаа за аргачлалынхаа дагуу иш аргачлал бүгдээрээ байгаа тийм ээ аргачлал барьж ирсэн мэт. За аргачлалынхаа дагуу үйл ажиллагааныхаа
тийм ээ хайрга. За энэ бол бүрэн өрс байгаа. Бүрэн өрс. За энэ бууц байна тийм ээ. Бууц. Энэ савн дотор юу байгаа? Модны өрс байгаа шүү дээ. Энд модны өрс байгаа тийм ээ. За энэ савн модны өрс байгаа. Энэ хоёр баг гэж байна. За савн дараа байгаа. Тэрнээс харсаа гэдэг нэрс үг агсаа хугацаа байгаа заа багш үзэж байна. За хайргуул барьцлахгүй байсан тийм ээ хайргаа үзээрэй барьцлахгүй үзээрэй. Чотоод нэг бүдүүн шиг тат болохгүй тийм ээ. За тийм ээ. Гэнан. За. За тасгийгаас авах. Яраалаа надад тааш. За тийм уу хасаа. За сайжруулалтаа юу хойллоо? За боо модны боо. Модны юмасаа. За тэгээд нөгөө өөрсдөө сонирхлын дагуу бас элементүүдийг ажиллах байгаа тийм ээ. За тэрийг ажиллах сонирхсан хүн гэдэг нөгөө юугаар ажиллаараа. Тийм сэргэж байгаа юм байна уу? Тийм сэргэж байгаа юм байна тэрийг аа. Эдгээр над курс болсон гендер элементүүд байна уу? Шиг элементүүд байна уу? За танаа баг. Юугаар тэндээ баг. Хайр өнгө хөрс эс хор байгаа тийм ээ. Тэрний бүртгүүний тогтоож байгаа гэсэн.
받지 말라요. 나 요요에 약간 붙여 있어. 네, 들어가서 파이지. За нарисан усаа тасаа ханаа чамаа зэрэг босроос усаа тийм ээ. Багшаа төгөлдөр юм байна. За болж ийн хөлтөдөө. За болцсон бол одоо тахимтай буцаад орё. За тахимтай ороо тахимын үед ашраа өгчтэй. За болцсон байвал тэгээ цогцос мэдээлэлтэй бариад тахимын буцаад орё.
ажиллагаанд бэлдээ сууж байгаа. За дараагийнхаа мэдээллийг төвлөрүүлээд тийм ээ. За эндээс одоо өөрсдөө сонгосон. Цэцлэгааны уралдаа сонгож байгаа. Сонгосон уралдаа аваад хөрсөндөө соолно гэсэн үг тийм ээ. За хонголоод өгөх хэрэгтэй тийм ээ. Нөгөө үндсийн гэмтэйгнүүд бол дахиад сайн ингэ задлаад өгөх юм байна. Босоо татдээ шинэ. Тэгээд аваад хонголоод хоёр тал руу. За яг голлоо суулгах хэрэгтэй тийм ээ уралдаа. За сайн задлаад өгөөрэй. Дээш ингэ зөвхөд ингээд энэ шингээд ингээд хоёулаа ханыхын гадаа талаар за хонголоод өгч. За хамгийн гол нь үнсээ гэмтээхэд тулд сайн хонголож өгсөн болох хэрэгтэй тийм ээ. За яг гой голлуулаа суулгаарай. За үнсээ гэмтэж болохгүй шүү болгоомжтой. Үнсийн дээшээ бас харуулж болохгүй тийм ээ. За тэгээ гой голын бариад үнсээ гэмтэхгүйгээр за нэг үнс дээшээ байж болохгүй тийм ээ. Даашлуулаад суулгах хэрэгтэй. За яг голоо хараад яг үнсийн далдлахаа авах тийм ээ. За тэгээд за яг голлуулаад гоё дэгшээ суулгаж шүү. Тэгшэлгүй тэр 100 нас чи яга хажууд чи шинэ. За яг гоё тэр юугаар нь жоохон дэгшээ төгчих. Дэгшээ суулгаж. Дахиад жоохон дээш нэ. Чи болгоомжтой яа. Үнсэн гэнтэй. За сайн үнсэн ил надад тул сайн ташнаа ташиж өгсөн юм. За одоо яг л саад хэрэгтэй тийм ээ. За тасахан чи за бэлэн болцсон бол саваа сарын шаргын зэвлээд бариад кабинет руу гаргана. Ямар учраас үлдсэгийг боолоо. Өөрөөр татхаас уу. За татхаас хэлж гисэн тийм зав. Дэшид ороод ирлээ тийм ээ. За одоо үнэхээр асуудал. За үнэхээр болохоор зэрэг үйл ажиллагаа бүр тэтгэврээр оролцсон багуудад өсгөн үнэлгээгээр хөдлөх байгаа. За багш нь үнэлгээ багуудад тарааж өгөн саяын гадаах үйл ажиллагаан дээр үнэлсэн үйл ажиллагаа. За үнэлгээ тарааж өгөх.
За багуудын хэрэг ихтэй үйл ажиллагаа хийсэн. Бүрэн үнэлгээ тааш. За миний тарааж өгсөн үнэлгээнүүдийг өгсөн дараалал төлөвлөгөөнийхөө ар талын зайд байрлуулад нааш шүү. Наадах цаас. За талд нь байрлуулад наа. За яг өгсөн дараалал надад яваад байвал гэсэн үг гэсэн үг юм аа. За тэр сая миний өгсөн дараалал за гадаад тасалгааны орнууд дээр ажиллаагүй суралцагч маань орж ирээд дараагийн үйл ажиллагаа бэлдсэн байх хэрэгтэй тийм ээ мэдээлэл зөвлөдөө дараагийн үйл ажиллагаанд бэлдсэн байх хэрэгтэй. За энэ дүгнэж яриа. Гэдэг хуудсууд баг болгоно. Баг байна уу ширээнд тавьсан бидний баг тийм ээ. За энэ дүгнэж яриа хуудсан дээр ажиллах хэрэгтэй. Энийхээ дагуу мэдээлэл зөвлөдсөн уу? Үйл ажиллагааны төвөөс зөвлөдсөн тийм ээ. Сургууль үйл ажиллагааны төв энэ байна. Эндээс өөрийнхөө экселтэй мэдээллүүдийг зөвлөдсөн байна. За энэ дээр дүгнэж яриа дээр ажиллаарай. За зөвлөдсөн мэдээлэл нэгтгэхэд ямар ургамал хариу яаж хөрсөө боловсруулав? За энэ дээр багаараа ажиллаж багаараа хамтран ярилцаж ажилласан. За эндээс мэдээлэл өөрөөс ахаад нэмэлт мэдээлэл авах юм байл аваарай. Экселт юм байна уу? Доктор утсан байна. Жаач. За багшаас асуух юм байна уу? Нэмэлт асуух. Ойлгохгүй байгаа зүйл байна уу? Салтуудаа ажиллаж чадчихна уу? За бид нар цаг агаарын элементийг бас судалсан байгаа тийм ээ. Экскурс хичээлээр тухайн өдрийнхөө цаг агаарыг судалдаг боломжтой. За цаг агаарын мэдээлэл дээр ажилласан хүмүүс цаг агаараа танилцуулаад өнөөдрийнхөө цаг агаар. За нэг багийг танилцуулж болно тийм ээ. Өдөр ажиллаж учраас. За өмнө багийг шүү. За цаг агаарын ялгаагаар агаарын температур нь 18 градус, агаарын давлага 678 Уушилт нь болохоор 2 уулны хэлбэр нь буу цагаан центны чиглэл баруун хойноос захны болон 1 м. За зөвхөн өнөөдрийн цаг агаараа мэдээ юм байна. За өнөөдрийн цаг агаартай бид нар цаг агаарын үед ажиглалтаа хийжээ, ажиглал судалгаагаа хийсэн байна тийм ээ. За бас нэг юм байх хэрэгтэй тийм ээ. Юу байх вэ? Хөрсний аргачлалыг хүмүүсээс зөвлөгөө аваад боловсруулах аргачлалыг бэлдэж ирсэн байгаа тийм ээ. За ямар хүмүүсээс аргачлалыг зөвлөгөө авсан дараа багт маань танилцуулаарай. За гэхээ манайх зөвхөн ихтэйгээс ихэнх найруулсан болохоор хаш шороо тавих, олон нэс тавих, хөтөн бод тавих, газар
Фосфор, кальций 10%, цэцэг тарих шураг шингэн хурц ялцмал хүрснээс хайлан авч бэлддэг. Тэгээд 5 хурц хүрсэнд 1 хурц эзэн, 1 хурц бууз. Тэгээд тасалгааны цэцгийн өнгө үдэмж нэмэн хүчил төрөгч гарган тоосыг өөртөө дуу чимээг гаргадаг. Бууцын шин барих болон термодны хүртэл хүрсийг сэргийлж үнс хон ихтэж хүрсэлцийг ханддаг. Тэгээд шавхлах хүрсэн ургамлын үнсийг барилцуулж өндөр угаалдаг. Харин хар хүрсэн болохоор сэрэг ургамлыг өндөр угаалдаг. За сүлдээ бүлээн нарийн судалгаа хийсэн байх тийм ээ. За гэсэн аргач тавьсан байх тань. За дараагийн баг байгаль аваа тийм ээ. Манай оюун багшаас аргачлаас амун бууд 2%, эс 2%, өнгөөс 6%, модны үс 2% гэсэн дараатаар орно. Модны навч үс тэгээ язмаг төрсөнд бол урагдлаар тарина. Дараад нь нэгдээд навчны үсийг шигшээд, дараа нь төрсөө шигшээд, буусаа шигшээд, модны үсээ шигшээд хамгийн сүүлд нь бол бүгдийг хольж ухаад урагдлаар тарихад бэлэн болгоно. Энд бол шавлаг хөрсөн бол нэгтгэж шимүү усаагаар нэтгэдэг учраас эзэрхий хөрсөн усаагаар нэтгэх боломж байгаа хэдий ч үжил шимүү учраас эдгээр зүйлийг бол холоо үжил шимтэй ус гаргаж урагдлаар тарих байгаа. За зөвхөн. За дараагийн баг. Манай дээгүүр багш мөнгөөр учраас мэдээд байна. Бууз нь 2%, эс нь 2%, өнгөн эс нь 5%, тэгээ модны навч үсэс ялцмал хөрсөнд ургамлаар тарьсан. Нэгд болонгод хамгийн навчийн үсийг шигшин тэгээ буузаа шигшээд, хөрсөө шигшээд, модны үсээ шигшээд, бүгдийг хольж ухаад нөгөө тарихад бэлэн болсон. Тэгээ шавлаг хөрснөөр нэг үжил шимүү усаагаар нэтгэдэг учраас эсэрхэг хөрсөн усаагаар нэтгэж болон байгаа хэдий үжил шимүү урган шууд тарихад болно. За зөвхөн. За бүгдээр аргачлал орж ирж аргачлалаа дагуу үйл ажиллагаа явуулсан байгаа тийм ээ. За тэгээд энэ аргачлалын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна уу? Ерөөсөө яг нөгөө тасалгааны давхар сурсаа босруулж чадсан уу? Чадсан уу? За ямар урмал тариу? Баг болон өөр урмал сонгож тарьсан байна тийм ээ. За тэр урмлаа талаад мэдээлэл олж авсан уу? Үйл ажиллагаа. За зөвхөн. За хэний баг эхлээд эхлэх баг. Манай баг нь болохоор саримсаг тарьсан. Тэгээд саримсаг нь болохоор Өмнөд Америкаас гаралтай. Тэгээд зүүн хөлтэй ургадаг самандаг ургамал. Тэгээд навчин болохоор 60 см урттай. Зуны сүлээр цэцгэлдэг. Цэцгийн өмнө болохоор янз бүр тэгээд 10 гаруй ягаан цэцгээс бүрдсэн баг цэцгийг үүсгэдэг. Тэгээд цэцэглэж хөөснөөс хойш болохоор 1 сарын дараа шилжүүлэн суулгадаг. Хөрс нь болохоор навчид хөрс, хар шорон хөрс, тэгээд ялцмаг хөрс, эсэн цолгодог. Тэгээд 4-9 сар бүрдэл 2-7 хоногт нэг болоогоор болдог. Тэгээд өвдөө 5-аас 10 цэс тарин зөндөө болохоор тасалгааны хэмжээ ялхах болно. За сүлдээ мэдээ сайн дээр хүмүүс судалгаа хийсэн байна тийм ээ. За дараагийн баг. Манай багын зоонос наадхаас гаралтай. Шүүслэг махлаг зөөлгчтэй олон салаан навчтай усыг хэрэглээд усыг хэтрүүлбэл үндсэн ялцдаг. Өвөлдөө 18 градусын улаан байхтай нүдний өвчин уурсан хоолой бахтраа хоолой үеийн үч сүргээ нүдний гихмит олон өвчин илгээдэг эмээ ордог. За зөвхөн. Манай багын зузаахаар гэдэг нь цэцэг тарьсан. Зузаахаа нөгөө богино өдрийн цэцэг. Тэгээд энэ болохоор өвөл цэцэгдэг тасалгааны нөхцөлд хөрсөн үедээ цэцэглэж болдог. Цэцэглэхийн 6 сар үргэлжилдэг. Тасалгааны хуурай агаарыг сайн дадаг. Тэгээд өвлийн үлрэл цанхан дээр байлгах нь зүйтэй. Тэгээд маш зөөлөн дулаан энергитэй цэцэг учраас хүүхдэд эхлээд тул хүүхдийн өрөөнд зарчдаг боломжтой. За зөвхөн. Манай багын хоол ажил гэдэг цэцэг тарьсан гэдэг энэ цэцэг нь Өмнөд Африкаас гаралтай 8 зүйлтэй. Тэгээд багтай юм өсдөг ургамал тэгээд навчны гэрүүл уртаар зөвхөн байгаа юм гэхдээ хөрсөн ажиллагаа хар шороо навчин хар шороо явуулсан бидний армийн хэвцнийг тавьсан болон солон хийх байсан. Энэ үеийн
болсон мэтлээ шат цагаан удаа яран хөлтэй хавц зүйлээ тэгээ байнгын туслаа шатдаг. Манаас хавц туслаа багсан. Тэгээ 2 7 нэг удаа ирж байгаа нь одоо 1 грамм хийдэг ээжтэй болно. Тэгээ 9 сараар 5 сар 8-аас 10 градус 1 сар 15 сарын 8 градусын талаар байж байна. Ингээд системийн дэвтэрчин таван. За сайн. За мэлээсээ иргэнгүй мэдээлэл авч авсан байна тийм ээ. За дүүрэж яриа. За багаж хэлэхгүй. За дүүрэж ажлаа болсондоо дүүрэлтэй бичсэн байна тийм ээ. За. Хөрсийг бодлож байгаа шиггүй ямар хэлбэрээр нэгдсэнийг үздэг. Шинж буюу хөрсийг шигшсэн хөрсийг хөрсийг аваад 1 метр орчмоос унаахад байсан байгаа жижиг хэсгийг болохоор хөрсийг хэлбэрнэ. Тэгээд тасганы урмал тохиолдол самсан хөрсийг амтдас бүртгүүний тодорхойлолтой. Тэгээд энэ болохоор бид нар нөгөө механик хөрсгөөний тодорхойлолтоор хүмүүний шавралтай хөрс ясын хөрсөөр тайлбарлах бас эс модны үрц. Тэгээд хүмүүний шавралтай хөрсний болохоор урмал дэшин бац нөгөө баагаад учраас модны үрдэс тэгээд бууз хэмжлэн бордоонуудыг ямжсан. Тэгээд 5 хурц шараад 1 хурц модны үрц бууз хийсэн. Тэгээд нэгснээрээ болохоор ургаж таатай орчин зүйлээр бүрдүүлсэн. За дараагийн баг. Хөрсний цэцэц бүртгүүн гэж юу? Хөрсийг бүрдүүлж байгаа шишгүүд ямар хэлбэрээр нэгдсэнийг үзүүлдэг шинж буюу хөрсөнд буй жижиг хэсгүүдийн нэгдэл юм. Тэгээ бүртгүүн нь болохоор хөрсөн хим физик биологийн үйл явцын нөлөөгөөр үүссэн. Тэгээ хөрсөнд байгалийн бүтээгдэхүүн түнд органик тус процесс гадна усаагаар органик процессын үлдэгдэл жижиг биетэй холимог хүчээр бүх манлуудын харилцан үйлчлэгийн дүрийг үүсгэв. Тэгээ тасганы урмал тохируулсан сонгосон хөрснөөр бүтэц бүртгүүнийг тодорхойлоо. Хүмүүс шавнцаар бичиг биеийн агаар усгийг тэгээ хард хөрсөн бүрт модны үсэс болоогоор нэг болсон. Яагаад ядмаг төрс бэлдэх шаардлагатай болсон бэ? Хөрөнгөө шавнцаар хөрсөн үржил шил тогтнолцоор урмал ургаах нүсгийг бүрдүүлэхийн тулд ядмаг төрсийг бэлддэг. Тэгээд хөрс боловсруулах шалтгаан нь болохоор дууцсан шин байдал эрдэс тогтоолсон. Харин модны үсгийн хөрсийг ширүүлж урмалыг өндөр ургаах нүсгийг бүрдүүлдэг. Тэгээд 5 хөрс хөрсөнд 1 хөрсөөс 1 хөрс хөрсөг. За дараагийн баг. Хөрсний бүлгүүн гэж үг байна. Хөрсийг бүрдүүлж байгаа шишгүүд ямар хэлбэрээр нэгдсэнийг үзүүлдэг шинжийг бол хөрсний бүтэцтэй. Тасганы урмалс тохируулсан сонгосон хөрсний бүрдүүлгүүний тодорхойлолоо. Энэ бол модны хөрс өнгөн хөрс эс харилцааг бол бүрдүүлнээр сонгосон. Яагаад талбар хөрс бичиг шаардлагатай болсон бэ? Яагаад гэвэл одоо бидний сонгосон хөрс нь шавжиг хөрсдөөс нөгөө шавжиг хөрсөнд үржил шим муутай тийм одоо ургамал ургах нөхцөл байдаг учраас ядмаг төрсийг бэлдэх шаардлагатай байна. За дараагийн баг. Хөрсний бүтэц бүрдүүлэлт гэж үгээр хөрсийг бүрдүүлж байгаа цэцүүд нь ямар нэгэн жижиг шишгүүд хэлбэрээр нэмэгдсэнийг үзүүлж бай. Хөрсний жижиг хэсгүүдийн нэгдэл тэгээд тэр бөөгнөрсөн бол устамжхан сайн хатгаа боловсруулан тавьжуулдаг. Тэгээд тасганы ургамал тохиолдсон сонгосон хөрснийхөө бүтэц бүрдүүлэлтийн тодорхойлолтой. Энэ нь болохоор өнгөн хөрс бууз эс модны үрцгийг бүрдүүлэхэд нь тодорхойлсон гэсэн. Тэгээд яагаад ядмаг төрсийг бэлтгэх шаардлагатай байх вэ? Нөө яаж шаварлаг хөрсөн болохоор Урмал энэ салтаараа хинж байгаа. Яагаад байх юм бэ? одоо хөрсөн сайн шин хижээг өгч чаддгүй учраас ядмаг төрсийг бэлтгэх шаардлагатай. За зүгтэй. За энэ салтаараа хянаад алдаасаа зүгээрээ. Багтээ. За одоо бүгдээ нөгөө өсвөл үнэлгээ өгсөн байгаа тийм ээ. За тэрийг дараалахад аваа наасан байгаа. Тэр хадаж өргөж. За ямар өгөөсч байна? За зөвшөө. За эдний баг. Өсгөн албан байна тийм ээ. За өсгөн яа баг байна? Яа өсгөө. За
заагдсан байгаа тийм ээ. Хөрсөө баг хийсэн учраас цэцэг маань яасан байна аа. Түрэн гүйцэд суулгаж чадаагүй тийм ээ. Хөрс дутмаг байсан. За цэцгээ суулгахтай жоохон алдаа гарсан байна тийм ээ. За тийм учраас нэг үсэн дутуу байна. За дараагийн хичээлдээ алдаагаас залруулах баха тийм ээ. За бүгдээнд нь амжилттай орсон бүх багийнхандаа баяр хүргэе. За үсэн гурван баг маань хөрс гэдэг үг өгдөг цаа гэсэн үг тийм ээ. За гэрэл аваа. За гэрэл аваа гэдэг аваа. За гэрэл өгсөд хүчний наваа тайг сургуулах хөрс бэлт тааш тоолох өршиж хэрэглээ бага. За хоёр хөрс хамгаалах ресурс бэлтгэх мэдээ зөвлөх төлөвлөгөө гаргах. За энэхон багш нь цэцгийн хангамжийн судалгаа авдаг байгаа тийм ээ. За тэрийг бүх бодлоноос аваад дараагийн хичээлдээ юу тусах вэ гэдгийг шийдвэрлэдэг. За цэцгийн хангамжийн судалгаа багштай бүгд хичээлээр авч яваа.